Сайн бацгаана. Цаашны видеонд тавтаймаар за тэгээ өнөөдрийн видеогоор хэвтүүлээ. Canva дээр юм хийж сурцгаана. За тэгээд би болохоор энэ дуцаа бэлдсэн байна. За хажууд тэгээд гарна шүү зөө. За эхлээд бүгдээрээ Canva-аараа орно. За. Одоо энэ хайх хэсэг дээр нь өөрийнхөө ямар төрлийн юм хийх гэж байгаасаа шалтгаалаад хайна. Би болохоор music poster хийлээ. Oh my god. Хийж юу? За. Ингээд постэр гэж хаагаад за ингээд ийм олон төрлийн сонголт гарч ирнэ. За тэгэхээр энэ титэмтэй про гэсэн байгааг нь авчлахгүй яагаад гэвэл ингэж гарч ирнэ. Тэгэхээр ер нь бол про гэсэн бичиггүйг нь аль болох авахыг хичээгээрэй. За үгүй. Би өнөөдөр Blackpink-ийн тухай хийн. За манайхс хүн гар явлаа. Йоо. Үзэгт. За энийг сонглоо гэж бодоход одоо би Blackpink-ийн тухай гэж байгаа юм чи Blackpink-ийнхаа зургийг тавина шүү дээ, мэдээж юм 3 юм тавихгүй. Тэгэхээр энэ доотлууд нь та нарах монголоор гарч ирдэг үү, англиар гарч ирдэг үү? За тэгээд дизайн гэдэг дээр энэ чанар болохоор иймэрхүү юмнууд гарч ирж болно. Дизайн дээр дараад арай ойролцоо тиймэрхүү дизайнтэй юмнууд гарч ирнэ. За тэгээд элементүүд дээр нь болохоор стикер эднэр нь гарч ирнэ. Жишээлбэл эндээс нь ингээ монголоор ч хайж болно. Жишээл монголоор хар өнгөгийг хаагаад үзэхэд штэ. Ингээд хар өнгийн юмнууд ингээ гарч ирнэ. Иймэрхүүд амар гоё монгол хэл дээр бас байгаа. Тэгээд эхлээд би за энэ дээр болохоор ингээд текст дээрээ дарлаа. Текст хайрцаг нэмэх гээд нэрээ тэгээд дараад медиум бичих боломжтой. Тэгээд камера руугаа орохоор ингээд зурагнууд нь гарч ирнэ. Тэгээд зурагнуудаа байрлуулах боломжтой. Тэгээд би баахан Blackpink-ийн зурагнуудыг татаж авсан. Тэгээд нэг сонгочих. Алийг сонгохгүй. За энийг сонгочих. Одоо ингээд энэ зургийг энэний оронд тавихын зүйл зүгээр л ингээд дээр нь яг адилхан хэмжээтэй болгоод тавьчихсан заяа. За. Хасгүй шүү guys. За ингээд тавьчихна. За одоо энэ хэсэгт нь болохоор Blackpink-ийнхаа нэрийг бичиж болно. За энийг остглаа текст хайрцаг нэмэх дээрээ. За энэ болохоор англиар юу би бүх сүгнүүдийн томор бичье. Oh my god. За black. Юу вэ? Би одоо юу бичиж байгаа юм? Pink, Blackpink. За одоо ямар өнгөөр гинэ? Blackpink. За одоо энэ дээрээ дараад өнгө нөрслөх боломжтой. Чи нөгөө манай Blackpink маань ингээд томруулаад бүр жижиг хэсгийг ингээд татаж авах боломжтой. Энэ дээр ингээд томроод ингээд гарах боломжтой. Би энэ артлынхын бас ямар хэцүү бэ? За ингээд жоохон томсгочих. Тэгээ артлынхын артлынх нь хар өнгөтэй болгоно. Blackpink гэж байгаа. Энийн нь болохоор ягаан өнгөтэй бол. За энийн нь ягаан өнгөтэй болоод. Хэр цогцох вэ? Энэ ямар хэцүү бэ? За энэ ягаан өнгөн дээр юм байна. За одоо энд хар өнгө. За одоо энэ дээрээ дарлаа. Өнгөний өөрчлөлт дээрээ дарлаа. Вай болохгүй байхаа вэ? Өнгө. Тэгээд хар өнгө.
Ингээл болоо. За одоо энэ цаана болохоор юу бичих вэ гэхээр би энд Jenny, Lisa, Rose хурц юм бидэглээ. Jenny, Lisa, Rose. Ой би мэдгүй юм шүү дээ. За би зургийг хараадах. Нэг төр аваадах заяа байж. Lisa, Jenny, Rose. Нэг юм. За нэг нь өлөдөг гэж. Нэр би нэг нь мэдэхгүй байна. За тэгээд мэддгүү чигээрэл үлдээ дөө. Ингээд иймэрхүү дүү постэр хийх боломжтой. Тэгээд гэтээ даанч нөгөө гişүүдийн нэрийг сайн мэдгүй байна. Бич та энэ Rose, Jenny, Lisa, Rose, Lisa. За мэдгүй. За одоо текст дээр жоохон чимэглэл нэмээ. Blackpink хэмжээ хар цагаан өнгийн хослолтой. Blackpink гэд K-pop гэд байна. Энд байна. Энд бүр хүмүүсийн ямар хөөрх юм бэ? Энэ хэм бэ? Мэдгүй би сайн мэдгүй байна. Би нэг үздэг юм аа гэж. K-pop, I love K-pop. Энийг амна. Oh my god. Ячуу. Манайх дахиад ороод. Oh my god. Тэгээд ингээд гараад үзээдгий. Тэг Каногийн гэхдээ нэг онцлог нь заяа. Ингээд өөр устдахгүй байждаг нь ямар гоё. Яг түр хацчих шиг боллоо. Яг түр. Тэг зургууд дээр нь дарвал Blackpink-ийн зураг байна уу? Энэ хий зураг. Өстэй танихгүй хүмүүсийн зургууд барах юм. Blackpink. Тэг зураг нь зүгээр өгнүүд. Энэ дээр бас хамгийн гоё юм нь бас бичлэг эдитлэх биш. Бичлэг хийх боломжтой. Хамгийн амар гоё. Энийг нөөц Hello K-pop. Одоо би ингээд жоохон мэдрэмжгүй хүчлээ зүгээр гэтээ зүгээр л би тасуурч. Тэгээ дараа нь гоё завтай болохоор тий гоё хийнэ. Би одоо яг жоохон яраад л та. Би насаач яраад байгаа тий. Тэгээ ингээл хийчих зүгээр. Тийм ээ. Гэт зургнууд нь байна. Нэр нь байна. K-pop, I love K-pop байна. Тэгэл болов шүү дээ. Яа тий. За. Тэгээд миний бичлэг энэ хүрээ дуслаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.